Амралтын өдрийн мэнд хүргэе үзэгчдээ сайн байна уу? Загтлын нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Үзэгч та бүгдийн бидэнд илгээдэг загтал дээр тулгуурлан бид зан харилцаа сэтгэл зүйн олон зөвлөгөө мэдээллийг хүргэдэг. Ингээд нэвтрүүлгийнхаа ээлжид дугаарыг хүлээн авч үзнэ үү? Сайн байна уу? Загтлын нэвтрүүлгийн ээлжид дугаартай байгаа эрхэм үзэгч та бүгдтэй баярлалаа. Тэгээд бид ээлжид дугаараа танд үзүүлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр студид маань зочин болон урагдан ирсэн зөвлөгч нараа танилцуулъя. Баруун гар талаас амьдрах ухааны Алтан дүл төрийн бас байгууллагын сургагч багш, сэтгэл судлаач Баясах хүрэлцэн ирсэн байна. За мөн Монгол Хүн байгууллагын зөвлөгч Алтан Туяанаар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид бас олон загталтуудаас нэг загтлыг онцгойлсон байгаа. Тэгээд нэвтрүүлэгт маань маш олон эмэгтэйчүүд, бүсгүүчүүд байнга үзэгч байж бас загтлаар харилцдаг. Тэгээ энэ удаад бид бас 30 орчим насны нэгэн эмэгтэйн загтлыг онцолж байгаа юм. Эмэгтэй маань бас эмэгтэйн загталд амьдрал харилцаанд нь болсон асуудлууд тусгагдсан байгаа. Энэ асуудлууд маань бас олон эмэгтэйчүүдэд байдаг учраас бид бас олон эмэгтэйчүүдэд үгээ хүргэж, бас зөвлөгөө хүргэж, асуудлаас гарах гарцыг нь бас төхүүлж өгөхүүднээс өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгааг хэлж болно. За ингээд олон үг нуршилгүй юуны түрүүнд загтлаа цөмөрөө сонирхцгаая. Сайн байна уу загтлын нэвтрүүлгийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Би үнэндээ одоо хинт ч итгэж чадахгүй байгаа. Хиндэж өөрийнхөө энэ гунигтай гашуун амьдралаа ярихаа сайн мэдэхгүй байна. Би саяхан танаа нэвтрүүлгийг үзээд захиа бичгээр шийдсэн юм. Би өөрийнхөө нэрийг нууцламаар байна. Намайг А гэхтэл болно. Би одоо 30 настай. Нөхөртөөгөө хамт амьдраад 5 жил болж байна. Хүний хань гэдэг хайр сэтгэлээр холбогдож, хоёр бинэ гэсэн сэтгэлээр хамт амьдардаг. Харин бидний амьдрал бол тэс өөр. Эхэндээ нөхөр маань надад хайртай гэх мэт чихэнд чимэгтэй үг маш их хэлдэг байсан. Тэгээд бид хоёр хамтдаа аз жаргалтай амьдрал эхлүүлнэ гэсэн боловч үнэндээ энэ бүхэн одоо мөрөөдөл зүүдэл болж байх шиг байна. Би нэг охинтой. Охин маань одоо 7 настай. Охиноо аавын хайр үзүүлээд сайхан амьдрах байх гэж бодсон ч үнэндээ амьдрал маань оронгороо эргэлээ. Нөхөр намайг их харддаг. Эхэндээ хэрүүл маргааны дараа найз нөхөд рүүгээ гүгээд л байдаг байсан. Үүний дараагаар найз нартай маань уулзаад баахан сүрдүүлчихсэн байдаг. Одоо надад найз нөхөд гээд байх хүнч байхгүй. Бүгд л надаас зайгаа барьж надтай уулзгаа байчихсан. Үнэхээр гүгээд очих найз нөхдөчгүй болсон доо. Ядаж гэр бүлийн ойр дотны хүмүүс байхгүй болохоор хэнийгээч гэхэвдээ дэндүү гунигтай байна. Өдөр бүр уйлдаг. Сүүлдээ нулимс хүртэл надаас зүхтаж байх шиг санагдах юм. Нөхөр намайг үргэлж зоддог. Анхандаа цохиод авахт нэг эсэргүүцэл үзүүлдэггүй байсан. Хожим нь энэ нь улам даамжирсаар охиныг минь хүртэл дарамталж зоддог боллоо. Тэр үед нь салаад нилээн удсан. Гэвч нөхөр маань надаас уучлалт гуйгаад байхаар нь эргээд нийлчихсэн юм. Энэ л миний хамгаас том алдаа боллоо. Би охин үрээ зовлон үзүүлэхгүй гэж хэрндээ л хичээдэг. Даанч болохгүй юм да. Би гэж хүний адаг болсон хүн. Энэ амьдралд үнэхээр их гутаж байна. Тэр үед тэр чихтэй салаад охинтойгоо хамт л амьдардаг байж. Өөрийгөө ч тэр охинооч зовоож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Хамгийн муухай нь миний нөхөр халамцуу ирээд шууд л охины минь хажууд намайг зодож гартаа таарсан зүйлээрээ цохиод авдаг. Бүр охины минь нүдэн дээр шууд л намайг хүчирхийлдэг. Ийм амьдрал гэж байдаг юм уу? Би ямар үйлээрээ ийм харамсмаар амьдралтай болчих вэ? Би бусад гэр бүлийг хараад үнэхээр их атаархдаг. Нөхөр нь эхнэрээ хичнээн их хайрлаж байгааг харахад өөрийн ирэхгүй нулимс унгамаар санагддаг. Өөрийнхөө заяанд дэндүү их гомдож байна. Ямарт нь ийм сайхан амьдрал заяагаад, ямарт нь ийм гашуун амьдрал заяадаг юм болоо. Одоо надад ганцхан зүйл л бодогдож байна. Би нөхөртөө надад мэдрүүлсэн олон жилийн айдас дарамт гээд энэ бүхнийх нь хариуг нь өгч өшөөгөө авмаар санагдах юм. Нэгэнт миний амьдрал өнгөрсөн. Түүнийг зүгээр л алчхаад амиа хорлцвол энэ бүх зүйл дуусгар болох юм шиг санагдах боллоо. Даанч ганц охиноо би яах вэ? Баг балчраас нь эхлүүлээд л дэндүү харамсмаар зовлон туулуулчихад түүнийг юучгүй орхино гэхээр энэ бүхнийг хийж зөрхөлөхгүй юм. Охин минь л үүнийг тэсэж өнгөрүүлэхэд гол хөшүүрэг болж байгаа. Би одоо яах вэ? Надад туслаач. Үнэхээр надад та бүгдийн зөвлөгөө хэрэгтэй байна.
За загтлын эзэнт талархснаа илэрхийлээ мэдээж өөрийн амьдралд байгаа энэ асуудлуудаа бас хувьчлан нийн үгүүгээр бас бидэнд бичиж ирүүлсэн байна тийм ээ. Манай хоёр зөвлөгч маань бас энэхүү эмгтээд бас шууд үгээ хүргэх үү тийм ээ. Тэгээд өмнөхөр бас загтал бичээ те өөрийнхөө асуудлуудыг ярилцгаад бас ингэж байгаа зөв бас энэ асуудлууд маань бас нийгэмдэр маань ерөнхийдөө бас их байна. Одоогийн амьдрал гэр бүлүүд дээр ийм асуудлууд ер нь их тулгамдж байгаа. Тэгээ бас яг энэ зүйлүүд маань ингээд өөрчлөгдөх боломжтой гэдгийг бас хэлмээр байна. За яг Монгол гэр бүлүүдэд тулгарч байгаа асуудлууд яг энэ загтал дээр илүү их харагдчихээн. Тийм учраас ганцхан өөрт чинь биш бас телевиз үзэж байгаа олон хүмүүс гэр бүлүүдэд ч гэсэн энэ зөвлөгөө тусламж бас тийм болоосаа гэж үнэхээр хүсэж байна. Тэгээ бидэнд хандсанд их баярлалаа. За тэгээд та бүгдээ бас энд хүрэлцэн ирж бас бидэнд энэ асуудал донд ороод тийм ээ хамтдаа ингэж байж байгаа бас талархаж байгаагаа хэлмээр байна. Тэгээд загталд бол маш олон зүйл дурдгдсан байна мэдээж. Тэгээд бас зарим тохиолдолд бас жоохон сүрдмээрч юм шиг тий одоо жишээл энэ гэр бүлийн хүчирхийлэл бас сөрөг зүйлсийн толгой их биш штэ. Тэгээ нэгч маань бас нэлээд бухимдалтай байгаа нас ажиглагдаж байсан. Тэгэхээр манай сэтгэл зүйчдийн дэмжлэг тусалсан үнэхээр яах аргагүй хэрэгтэй байгаа гэдгийг бол олж харсан юм л да. Тэгээд энд бас нөгөө хоёр дахь амьдрал гэдэг зүйл энд байна л да. Дагвар хүүхдтэй өнөөдөр бас ер нь гэр бүлүүдийг аваад үзвэл яг энэ нөгөө хойд урдах гэж ярьдаг штэ бид нар тийм ээ хойд аавын асуудал за тэрнээс үүдсэн янз бүрийн зан харилцааны асуудлууд их байдаг. Энээс улбалж бас сөрөг зүйлс бас их ажиглагддаг штэ. Тэгээ эндээс хоёр дахь амьдрал жишээлбэл зохиож байгаа залуучуудын маань хувьд яг тэр амьдралаа хэрхэн зөв ер нь эхлүүлэх хэвээр энд нөгөө нэг төлөвлөх хамтран ойлголцох гэдэг зүйлс багтах байх л та тийм ээ. За яг хоёр дахь амьдрал ихээр тийм ээ бас урд нь нэг амьдралтай байгаа тэр амьдрал ямар нэг бүтлгүүцсэн байж болно. Бас нөгөө талаараа хин нэг маань гэр бүлд байгаад хин нэг нь энэ хорвоогоос явсан байж болно тий. Тэгээ ямар нөхцөл шалтгаанаас дараач амьдрал эхэлж байгаа бэ гэдгээс бас илүү их шалтгаалдаг. Эсвэл салж сарнсан ч юм уу тийм ээ. Тийм байдлууд байна. Бас өөр хүүхдүүдээс тий эцэг эхээс шалтгаалсан ийм зүйлүүдээс болж гэр бүлүүд бас халаад дараагийнхаа амьдрал дээр одоо амьдрий гэсэн тийм бас хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэгээ бас дараагийн амьдралдаа ингээд амьдраа дараагийн хүнээ сонгоод амьдарч байна гэдэг маань өөрөө эхнийхээ амьдралыг цэглэсэн байх хэвээр ер нь айгүй сайн шийдвэр гаргаад ахиад эргээ тэр хүнтэй суух үед одоо нөхөртэй байлаа гэхэд урдлынхаа өрхөж байсан залууг найзыг ч юм уу нөхрөө ч юм уу одоо сууж байгаа нөхөртөө харьцуулж бодохгүйгээр ерөнхийдөө дандаа яг цэглээд бүрмсэн өөрийнхөө сэтгэлээс явуулсан хойно дараагийн шийдвэр сонголтыг хийхдээ илүү зогсох хэрэгтэй. Тэгээ зогсохдоо би ийм амьдралтай байсан гэд хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй. Одоо жишээний нэмэгтэйгээ үдвэл 2 настай охинтой энэ хүнтэй суусан байгаа тийм ээ. Тэгэхээр хамт амьдарч байгаа. Тэгэхээр би миний охин маань юм байна. Миний охинд яаж хандах уу тийм ээ. Ийм ингээд амьдралаа бас ярьж эрэгтэй ч гэсэн тэр охиныг нь хэр хүлээж авч чадах уу? Ээжийг нь хүлээж авч байгаатай адилхан охиныг нь бас яг тэгж хүлээж авч чадах уу? Зүрх сэтгэлдээ тийм ээ. Эсвэл охины чинь хүлээж авч чадахгүй би өөрийг чинь хүлээж авч яана гэвэл бас нэг өрөөсгөл хэлбэр. Мэдээж их охин хоёр эргэжээ салахгүй тийм ээ. Тийм учраас бас энэ сонголт хийхэд нь эмэгтэй бас зогсох ёстой. Энэ үнэхээр ирээдүйд надтай хамт амьдрах хань жил мөн үү те хамт зогсох зовх шаналлах үед баяр гөөртэй үед ч гэсэндээ хамт зогсох юм миний хань жил болж чадах уу гэдгээр бас ингэж сонголт хийж бодох хэрэгтэй. Бас сайн ярилцах нь илүү чухал байна. Тийм дээр тэгж байгаа штэ би одоо хүнд ч итгэж чадахгүй байна гэдэг. Ямар ч итгэл нь алдарсан тийм ээ. Тэг хүн өөртөө итгэхгүй байгаа хүн хизээч өрөөлд итгэдэггүй. Тэгэхээр энэ нэмэгтэй бас өөртөө маш их итгэлгүй болсон. Тийм учраас өөртөө эхний их ээлжинд итгэх хэрэгтэй гэж би бас хэлмээр байна. Өөртөө итгэж байж тэгээд дараагийнхаа хүнд итгэх итгэл маань байна л гэсэн үг. Тийм цагтлаас харахад ер нь нөхөр бол байн харддаг тий хардталтаас үүдэл тэр уур бухимдал янз бүрийн юм гарч байгаа. Тэгэл ихнэр нь ч гомдож байгаа. Тэгээд яагаад ер нь энэ хардалт гэдэг чи ер нь хаанаас ургаад гараад ирчтэй. Яагаад хүнд байгаад байдгийг энэ хардалт гэдэг бол нэг талын сэтгэл зүйн өвчин байна л да. Яг хайрлаад харамлаад тий хардна гэдэг арай өөр. Байнгын бол хэтрүүлэн тэгээ тэр сэтлээсээ үүдээд гар хүрнэ гэдэг бол энэ чинь асуудлыг авчирч байгаа тий. Тэгээ бие махбодыг хүчирхийлэн л та энэ бол ерөөсө хардталтаас үүдэл тэгээл нуур гэтэл тэр хардтал заримдаа яг сэтгэл зүйн хувьд аваад үзэхэд айгу бодиттой байдаг. This emotion айгу бодиттойгоор нөлөө үзүүлж байгаа байхгүй. Яг л тэр хүний бодол бүр ингээ яг тэр хүнийг өөр хүнтэй явж ийн ярьж ийн бүр ингээ бургуулаа төсөөлөө бүр өнгөтөр
Тэгээд яг энэ бодлынхаа дагуу ерөөсөө л үйлдэлийг үзүүлж байгаа. Бодол мэдрэмжийг авчирна, мэдрэмж үйл хөдлөлийг авчирна, үйл хөдлөл үр дүнг авчирч байна. Хардталтын бодол нь хардсан сэтгэлийг өгөөд тэгээ гар хөдлөлийг удирдаад тэгээд таагүй үр дүнг авчирч байгаа. Тийм болохоор энэ залуу бол бас зөвлөгөө авах ёстой хүн байна л да. Ер нь хардаад байна гэдэг чинь хайрлал ингээд идэв гэсэн үг бас биш вэ. Энэ ерөө сэтгэл зүйн тайван биш байгаа байхгүй юу? Яг ингээд тавгуурхдаг. Яагаад энэ эмэгтэй бол энэ нөхрөө хуураагүй те? За яг үнэн нь угаасаа өөр тэгээ хүнээс хүүхд олоод юу атсан ойлгомжтой тодорхой нуугаагүй зүйл. Гэхдээ энд нэг юм холбоос яваад идэг байхгүй юу? Яг л гэр бүлийн харилцаа зөвхөн эхнэр нөхөр хоёр тал зөвшөөрөгдсөн. Яагаад гэрлэхээс өмнө янз бүрийн харилцаа байж болохгүй юм бэ гэдэг асуудал бас яригдчихэж байгаа байхгүй юу? Яг л ийм үр дагавар авчирдаг учраас болдоггүй. Харин энэний уг уршиг мэддэггүй амсаалгүй яахлаараа миний хувь тавилын үгүй таны хувь тавилын ерөөсөө биш. Тийм учраас ганцхан удаагийн ганцхан шөнийн тэр секси харилцаа нөгөө хүнтэйгээ холбогдох холбоосуудыг авчирдаг. Тийм учраас сэтгэлийн холбоос байгаа л бол нөхөр өөр хүнтэй явж байна гэж бүрэн мэдрэх боломжтой. Эхнэрэн ч гэсэн нөхрийгээ хардаад байгаа бол нөхөр өмнө өөр эмэгтэйтэй ч юм холбоотой секси холбоо байсан байж болж байгаа. Тэрнээс үүдэлтэй хардтал гэдэг юм явагддаг. Энэ нэг хүчтэй байх юм бол яг ийм сөрөг үр дагаврыг авчираад байгаа байхгүй. Тийм болохоор өмнөх тэр шийдэгдээгүй тэр за яг би махад дээр шийдээ салцсан. Энэ сүнсний холбоос байхгүй. Сэтгэлийн холбоос тий санхүүгээр сэтгэлийн махан бие секси харилцаагаараа хүртэл холбогдчихдаг. Тийм учраас өнгөрсөн амьдралыг одоо амьдралтайгаа холиод төсөөлөх энэ байдал нь хүртэл эхнэр нөхөр хоёрыг яг бүрэн дүрэн зөрөх сэтгэлээ биендээ зориулахад тэг саад болоод идэг. Саад болоод байгаа. Тийм болохоор энийг бас ойлгож ухаарад за энийг сонсоод тэгвэл ингэдэм байх гэж бас тэг нэг буруутгах зорилго биш. Ер нь яаж энэ гэр бүлийг л буцаагаад эрүүл болгоод хадгалчих вэ гэж бид нар бодож байгаа зөвлөж байгаа. Тэг нэгэн талтцсан. Гэхдээ одоо амьдраад байгаа энэ гэр бүлийг яагаад эрүүл болгоод зөв болгочих вэ гэдэг дээр энэ нөлөөллөөс тэг үүдсэн зүйлээс үүдээд тэгээ бас нөхөрт бас зөвлөгөө өгөх шаардлагатай байна. Сая тэгэхээр хардталт гэдээ ярьлаа тийм ээ. Тэгэхээр бидэнд яг ирсэн загтлаллаа. За бүх загтал дээр гэж хэлэхгүй л дээ. Ер нь олон загтал дээр энэ хардталтын тухай асуудал яа гарахгүй сөхөгддөг юм л да. Ирчүүд, эмэгтэйчүүд ер нь нас хүүс харгалцахгүй гэр бүл одоо жишээлбэл хичнээн удаан тогтносон батбөх байсан ч гэсэн хардталтын тухай бас асуудлыг бичсэн л байдаг. Тэгээ эндээс харахад нэг зүйлийг бас асуумаар санагдчихлаа байлаа л да. Сая ялангуяа энэ эмэгтэйчүүд маань энэ нөхөр маань надад итгэхгүй байна хардаад байна гэсэн юм асуултыг яах вэ гэсэн юм асуултыг их тавьдаг л да. Тэгээд магадгүй яг боддоор яг алдаа гаргаагүй ч гэсэн ямар нэгэн байдлаар үл ойлголцох ч юм уу эсвэл нөхөртөө нэг тийм ойлгомжгүй одоо эргэлзээ төрүүлсэн ийм байдлыг эмэгтэйчүүд магадгүй гаргаад идэх юм болоо те ийм үл ойлголцлоос ер нь яаж бас нэг цугтаачмаар юм шиг яаж ойлголцгоо яаж хардталтыг бий болохгүй байх юм боломжгүй юм үү тэргүүл хоёр хүний хоорондын харилцаа учраас бас нэг гарц байгаа ах гэж хараад байна. Тий. Тэгээд юу яддаг л да нөх хүн айж байгаа зөвлөлтэйгээ нүр тулдаг гэж ингээл яг нэг хит сэтгэлийн дарамтанд орохоор хүн ингээл өөрийгөө бүгд шанах гал те хажуугаар нэг эрэгтэй хүн хүрсэн чинь ингээл эвгүй тэг за намайг хартсан байх уу те янз бүр болчих уу те гэхээр бүр ингээ эсрэг үр дагаврыг авчираад байдаг байхгүй яг л тийм нэг бүр яг за яг тэгж ижсэн да яг эсрэгээрээ хардуулах бүр тэр нөхцөл байдлыг гаргаад ирдэг. Гэтэл өөрийг ингээ амар хитрхи бариад байна гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор ер нь нөхөртөө нээлттэй байгаад үннээ л хэлэх хэрэгтэй. Ер нь яг ийм яг нөхөр нэгтлийн сэтгэл зүйн тийм өвчтэй ч юм уу яг энэ зүйл энэ нөлөөллөөс болоод байгаа л эн чинь өөрчлөгдөж болно шүү дээ. Эдгэрч өөрчлөгдөж болно. Тийм учраас тэр хөрч гэсэн эдгэрэх боломж өгөөч. Тэр тийм шалтгааныг битгий гаргаж ирээч. Тэ яг өөрөөлөл энэ байдлыг зогцоож эдгэрэх хүртэл нь эмэгтэй хүмүүс их ухаалаг юу хийж байгаа, юу ярьж байгаа гэдэг дээрээ ч ихсэн их болгоомжтой хандхаас өөр арга байхгүй ихний удаа. Тэ? Ер нь нэлен далангүй бай. Тэ, нэлен далангүй тайлбарлаж ярих хэрэгтэй байхгүй. Би ингээд ингэсэн. За тэгээ ойлгоч л байгаа илгүүдээ гэвэл хүний бодлыг хүн уншихгүй шүү дээ. Хүн хэлэхээс нааш ойлгохгүй шүү дээ. Тийм болохоор өөрийгөө учирлаж би ингэсэн. Тэгээд ингээд бодчихлоо. Та одоо ингээд бодчихлоо. За би нөхрийгөө та гэдэг. Та ингэж бодчих шиг боллоо. Би үний ийм сэтгэлээр хэлсэн. Нэр буруу ойлголцдог байхгүй. Жишээ нь ингээл утсаа аваагүй.
Яас нөгөө нэг олон карманыхын доор орцсон чимээгөө сонсдгүй чи утсаа авахгүй байсан. Гэлгүй би утасны чимээгүү дээр нь тавьсан байснаа мартаад тэгээ энэ нь бол санаатай биш ингэсэн гэд тайлбарлаж учирлаж бол тэр хүн ууралсан ч тайлбар хийх ёстой. Эмхтэн ууралж байгаа гэл орхичдаг нь алтаа. Үгүй тийм байсан жоохон уурын намдангууд нь ингэсэн гэдэг өөрийнхөө зүгээс өөрийнхөө үзлийг илэрхийлж ерөн сайн ярих ёстой. Анхнаасаа л цэвэр аримнаар би энтэйгээ учирсан бол хардтал гэдэг юм арга байдаггүй. Гэр бүлийн суур үнэхээр хүчтэй баттай байна гэсэн. Эн чин гэр бүлийн суурийг ганхуулдаг хардтал гэдэг юм чинь өдөөдөг зүйл чи энэ. Би энтэйгээ цэвэр аримнаар учраагүй байдал чинь л байна. Залуус ус энийг олж харж бодоштой юм байна тийм ээ. Хардтал гэдэг нь яг үнэхээр хоёулаа уулзраад битэр суунаа ингээд амьдрнэ гэд ярьсан тохиолдолд нэгэнтэйгээ итгэж амьдрах юм бол энэ зүйлээр нь гарах магадлал бага. Тийм учраас ерөөсөө итгэхгүй байгаа учраас яг энэ зүйлүүд гараад байгаа. Магадгүй энэ хүний амь хувь дээр ингээд харах юм бол загтал урд нь хичнээн ингээд хүүхдтэй байла амьдрал байла. Харин суух үед мэдээж ярилцах нь чухал тийм ээ. Би хэлсэн. Одоо ийм байсан. Харин би энэ алдааг ахиж би энэ амьдрал дээр давтахгүй гэд мэдээж эмэгтэй нөхөртөө хэлсэн тохиол тэр нөхөр маань итгэж амьдрах хэрэгтэй. Нэрэл миний хань алдсан юм. Одоо ахиж алдахгүй юм байна. Харин би энэ үед чинь би чамд тушиг болно. Тэгээ тулах болон бас зөв тадрууж би залруулж чиглүүлэгч нь байх хэрэгтэй гэж нөхөр бодож явах юм бол илүү гэр бүлийн бат бих болох хэрэгтэй. Тийхгүй зүгээр хуучных нь амьдрал дээр хишний тэр эмэгтэй ингээд урдан хөөгчтэй болоод өөр хүнтэй ингээд хүнээс хүүхдтэй боллоо ч гэсэн одоо өөр амьдрал шинээр зохиогоо цайхан амьдрах гэж хүсэж байгаад яг тэр хүүч амьдралыг сөхөж маргалдаад байх юм бол энэ гэр бүл цаашдаа бат бих байхгүй л гэсэн. Тиймээс байсан учраас энэ гэр бүл дээр байгаа тэр одоо уур гуниг те зодоо ийм бүр зодоондоо хүртэл хүрсэн байгаа те гар хүрсэн. Тэгээ эр хүн гэдэг маань өрхийн тэргүүн байх хэвээр те эхнэр хүүхдийнхаа тэргүүн нь байх хэвээр. Гэтэл энэ маань зодож охино гэдэг бол буруу асуудал юм байна. Нөгөө талаар бол энэ охины хувьд болохоор гүүгээд би явцдгаа гэж байгаа тийм ээ. Тэр гүүх биш. Эмэгтэй хүн гүүгээд буцаад өөрийнхөө гэрт ч юм уу өөр газар ингээ явна гэдэг бол нөгөө талаар айгүй буруу. Асуудлаасаа зүгтааж штт. Асуудлыг тарьчаад харин яг тэр асуудалтайгаа хоёулаа нүүр тулна хоорондоо яг барьж аваас ярилцах хэрэгтэй. Харин ярилцах үедээ ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр хоорондоо тийм ээ. Одоо чамд ийм асуудал байсан юм байна. Надад ийм зам байсан юм байна. Зан чанараас ч юм уу өмсч чанараасаа ч юм уу болж хоорондоо асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Яг тэрийг аягуулсаа олж харах. Мэдээж эрэгтэй эмэгтэй хүн гэдэг маань хоёр өөр арын шинтэй, хоёр өөр дүр төрхтэй хүмүүс байгаа. Хоёр өөр орчинд амьдарсан байсан хуурч хугацаанд тийм ээ. Мэдээж тэр энэ 30 нас хүртэл чинь тустай 20 хэдэн жил тустай амьдарсан. Хоёр өөр орчны хоёр өөр хүнийг нийлүүлээд нэг болох тийм амарч биш. Тийм учраас хоорондоо илүү сайн ярилцаж хайр гэдэг маань харилцаа байх хэрэгтэй. Маш сайн харилцаж шít энэ гэр бүлийн хайрыг бий болгох тийм ээ. Энэ харилцаа бат бөх авч явахын тулд хоорондоо илэн далангүй бүх асуудлуудаа нөгөө ярьдаг байх хэрэгтэй. Тэгээгүй бол өөднөөс энэ гэр бүл дээр гарч байгаа тийм ээ. Энэ асуудлууд бий болоод байдаг. Ганцхан энэ гэр бүлч гэхгүй тэгээ энэ гэр бүлийг ганцхан буруутгаад байгаа юм шиг. Яг ийм асуудалтай гэр бүлүүд манай Монголд манай нийгэмдэр бол зөндөө байна. Бас бидэнд хандаж байгаа зөвлөгөө авч байгаа хүмүүстээр ч гэсэн яг ийм зүйлүүд байгаа даа. Тэгэхээр бас манай залуучууд маань энэ дээр бас илүү сайн анхаарах хэрэгтэй. Аас нөгөө талаар ингээд хамтраад амьдрах гэж хоёр дахь амьдралаа зохиох гэж байгаа хүн эхлээд би яах ёстой вэ гэдгийг эргээд өөрийгөө эргүүлсэн харах ёстой. За би түрүүчийн амьдрал дээр юунаас болж би алдлаа. Одоо би яаж амьдрах ёстой вэ? Энэ алдааг давтахгүй тулд би юу хийх ёстой вэ? Надаас ямар золиос гарах ёстой вэ гэж өөрийгөө бас сайн харж бодож тэгжээж дараагийн амьдралыг шийдэх нь чухал байна. Цагтл дээр бас нэг аимшигтай төр зур үзэгдэж байгаа штэ хүүхдийн хажууд ихнэрээ барьж аваад заддаг ч юм уу. Тэгэд энийг уншаад ингээс сууж явахдаа би бол энэ залууг бол зэмлэмээр санагдчихсэн л да. Яг ийм дүр зурагтай, яг ийм өдөр тутмын амьдралтай гэр бүлүүд бас олон байгаа гэхэд нэг буруудахгүй байх. Тэг яг энэ аав нээжийн одоо зодж байгаа ч юм уу те хоорондоо бие биенрүүгээ бахирч харалж байгааг хараад өсөж байгаа хүүхдүүд ч бас байгаа. Эргээд энэ яаж сөргөөр нөлөөлдгийг бас бид өмнөх дугааруудаар бас ярьж байсан. Гэхдээ энэ тохиолдолд бол заавал ярих хэрэгтэй байх гэж бодож байна л та. Жишээлбэл энэ залууд хандаад тийм ээ их нэртэй өнөөдөр сэтгэл нь
сэтгэлийн хөдөлгөөнөөр өнөөдөр уур бухимлаасаа болоод их нэртэй гар хурж байгаа тэр байдал нь цаашид маргааш ч юм уу бид нар заримдаа уурын мухгаас болоод маргааш болохгүй юм шиг нөгөөдөр болохгүй юм шиг үг хэлж үйлдэл үзүүлдэг штэ. Ямар сөрөг үр дагавартай ядч энэ эмэгтэй хүүхд бай цаашаа магадгүй энэ хоёрын дундаас хүүхд гарна тийм ээ. Энэ амьдралыг жишээлбэл аюу айтайгаа аваад явчихын юм арга юу юм. Залууд бас хандаж юм хэлэх шаардлагатай юм шиг санагдаад байна. Ирэх хүмүүс тийм ээ. Одоо гэр бүлээ удирдаа чиглүүлдэг, эхнэрээ чиглүүлдэг, өөр хүүхдээ чиглүүлдэг тийм удирдахч байх гэсэн. Эрэгтэй хүний бас байр суурь гэж байна тийм ээ. Бас бурхнаас бидэнд заяагдсан эр хүн гэдэг залуу маань бас тий бодож үзэх хэрэгтэй. Таны дотор ямар шарах байна? Та дотор ямар нэг тийм хэцүү асуудал дунд байсан учраас яг энэ зүйлийг бас хийгээд байгаа гэж хэлж болно. Магадгүй таны бас гэр бүлэндээ энэ залуугийн гэр бүл яг тийм орчинд өссөн байж болно. Эсвэл тийм асуудлыг хийжсэн хүмүүстэй нөхөрлөж, найзлаж тэр нэг харсан байж болно. Хүүхэд насндаа ч юм уу тий ингэж болдгийм байна гэдэг зүйлийг бас өөрийнхөө амьдралаар туршиж үзэх гэсэн бас нэг тийм оролдлого, буруу сэтэл байж болох юм. Тэгэхээр нөхөр эр хүн бас нэгэн тал та бас энэ хүнийг сонгоод аваад суудсан тий эргээд уучлалт гуугаад би чамайг дахиад төвхгүй гэдэг ингээд амлалт өгөөд суудсан аваад буцаагаад авцсан гэрнээ буцаагаад дахиад дарамтлаж яана гэдэг бол энэ ер нь бас өөртөө дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Тэгээд эрэгтэй хүн маань нэгдүгээр хамгаалагч байх ёстой. Бас хангагч, эмч, бас жанжин тийм ээ. Бас нөгөө талаараа зүнч, бас хаан байх ёстой эрэгтэй хүн. Энэ таван шинжийг бүрдүүлсэн эр хүн бол маш гайхамшигтай. Гэтэл энэ маань тийхгүй ийм гайхамшигтай таван шинжийг үгүйсгээд хүн эхнэрээ задж байгаа эр хүн бол өөртөө бас нэлээд л том дүгнэлт хийх нь аюул чухал. Тэгжээч энэ өөрийгөө амар тайван байлгана тий. Бас орчин гэр бүл амар тайван байлгах хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн асуудал маань ганц талаас ерөөсөө бас байхгүй. Заавал хоёр талаасаа байгаа тий. Ямар асуудал хоёр талтай. Тэгэхээр бас энэ эмэгтэйд ч бас буруу зүйл байж болно. Өөрөө бас яг итгэлийг нь алдсан тийм ээ. Янз бүр асуудал болонгууд гүгээд найз руугаа очиод ийм байна, тийм байна гэж ярьдаг ч юм уу. Иймэрхүү байдлуудаас бас нөхөр бас итгэлгүй болцсон тий. Хардах, тэгээ зодох бас өөрөө үг ярианаасаа болоод бас загнуулах, зодуулах тийм зүйлдээ бас хүрсэн байж болох. Тийм болохоор ер нь их юуны дөрөнд ер нь гар хурч уралцаж ингэж бие махбодоо одоо өвтгий зовохгүй бол хоорондоо маш сайн ярилцах л чухал. Ярилцчээ тэр асуудлуудын гол утга шийдвэрүүд нь ер нь гарч ирэх боломжтой. Эмэгтэйг тайвшруулах нэг арга байна л та. Юу гэхээр үнэхээр яагаад ийм ааш хариушин гаргаад чамаа гомдоогоо зодоод ингээд байгаа энэ хүн өөрөө шарахтай байна. Өөрөө ийм хэмжээний зовсон гэд бодоод үз. Яг өөрийгөө тий одоо би ингэж зовж ямар их өвдөж чинь ямар их гомдож байгаа та яг адилхан нөхөр чинь яг иймэрхүү гомдол ийм зүйлийг амссан байж болох талтай байхгүй яагаад хүн өөртөө юу байгаагаа л бусдад дамжуулдаг хайрлуулж өссөн бол хайрыг л өгдөг шархтуулж ингэж тий хүчирхийлэл ээж нь аав нь ээжийн зоддог иймэрхүү орчинд өссөн өөрөө бас зодуулдаг байсан бол яг одоо мэдэрч байгаа мэдрэмжтэй адилхан энэ зүйлийг амссан гэд арай бодох юм бол арай жоохон тийм байвал ямар хэцүү вэ гэж нэг удаа тий нөхрийг нэг ойлгох хэмжээ ингээ ойлгочих юм бол түүний тий харьцах харьцаа чинь өөр болно. Одоо бол гомдлоосоо зөөрөх чинь тий ямар сандал уурлал найз нар дээр очиод нөхрөө хамгийн адгийнаар муулал явж байгаа. Хэрвээ нөхрийгөө муулж байгаа бол таны амьдрал бол хэзээ сайн байхгүй. Яг л та өөрийгөө муулж байгаатай яг адилхан шүү дээ. Нөхөр чинь нэг биений чинь нөгөө тал. Тийм учраас яг хин нэгэн дээр очиод тэ нөхцөл байдлаа яриад ингэж байгаа өөр хом маягаар очиод тэ яхан эмэгтэй хүмүүс хаана очиж суух юм. Нэг газар тий караоке ч юм уу нэг газар суугаал тэгэнгүүт нөхөр нь дургуун нөрөөл араас нь очивол найз нартай нүртэл үзэл тарж ихээр нөхөр бол нэлээ юу бай. Тийм учраас нэгдүгээр нөхрийг тий ойлгоод хөндлөх тий ийм байдлаар зөөл нь хатуугаа иднэ гэж тий зөөл нь хатуугаа иднэ гэдэг үг байгаа шүү дээ. Тийм учраас ер нь асуудал ихэвчлэн өөрийнх нь дотор л байдаг. Ямар ч нэг асуудал байлаа гэсэн. Ер нь бид нар бусдаас дандаа тэрний буруугаас л бий боллоо гэл те. Гэтэл ихэнхдээ асуудал миний дотор байдаг. Миний нэг зан түн таалагдахгүй байна гэж бодоод үз. Нэг л зан нөхрийн тэр уурыг хүргээд байгаа байхгүй. Бүр дургууг нь өрөөд хардаад энэ нөхөр арх уугаагүй шүү дээ. Арх уугаа зовоодаг гэхгүй харддаг гэж хэлээд байгаа байхгүй. Тэгвэл надад хардуулах тийм сэтэл санаа өгсөн зан чанар би өөрчлөгдөх ёстой зан чанар тэр эмэгтэйд байна гэд нэг удаа өөрлөгөө нэг хараад
үзэх юм бол тий. Яг л би энэ гэр бүлийг аврахын тулд би яриад байгаа. Хэрвээ нөх эхнэр ингээл тэрсэлтэйл, тэмцэлтэйл эмэгтэй хүний үг хорон штэ. Хамгийн муу үгийг очиод бараг тий эрэгтэй хүн бол олон үг хэлж чадахгүй, эмэгтэй хүн ингээл олон юм ярьж чадахгүй штэ. Тийм учраас эрэгтэй хүний гарал төрүүлж явна. Эмэгтэй хүний амл явна л та. Бараг л ста нэр үгээр хүнийг алдчихулдаг, амьдруулчихулдаг гэхчээр эмэгтэй хүний үг тэгээд муухай чарлна тий орилно энийг эрэгтэй хүн төвчдөг. Тэгвэл та орилдог, чарладаг хамгийн адгийн муу үгийг шидчихэл байгаа бол та тэр үгийг шидээд юу хүлээж байгаа вэ? Нэг сайхан таныг тэрвэрнэ гэж тэрвэрлэл хүлээж байна. Үгүй. Юу тарснаа урааж авдаг. Та тэгээд хутга шиддэг юм бол өөр зөрүүлэл одоо өөр юм л ирнэ. Тийм учраас та үг яриа хандлагыг өөрчлөөд тий ийм хандлагаараа өөрчлөөд үзээсэй гэж тэгэхээр ингээ бодох юм бол тэр хүнийг ядаж тий ойлгож бас болно. Амар хүнд өвчтэй гэж бодчихлоо. Шарахыг өвчтэй зөрлүүлчихэ. Нөхөр минь амар өвчтэй гэвэл би яаж дэвчиж, уйчилж хайрлах болоо. Тэгвэл түүний одоо энэ ааш авир нь шарахтай холбоотой гэдэг нэг бодох юм бол тий тэгээ хайр хүнийг ичээдэг шүү дээ. Тэгэхээр захааны төгсгөллөөс харахад бол эмэгтэй бол маш их одоо өшрөгсөн тэмээ өсөнсөн одоо бараг аимшигтай зурглын өгүүлсэн байгаа шүү дээ. Би одоо нэг бол нөхрийгөө алчаад ингээд өөрийгөө бас үгүй хийчмэрч гэдэг юм уу. Эндээс харахад маш их бухимдал үзэн ядалт байгаад байна л да тийм ээ. Тэгээд энэ хүүхдээ бодоод бараг ингээд байж гинэ гэж байгаа байхгүй. Ийм хүнд хэмжээнд хүрчихсэн байгаа шүү дээ. Ер нь бол энэ гэр бүлийн хувьд. Тэгэхээр одоо энэ тохиолдолд нөхөртэй хайр үзүүлээд зодуулаад байгаа энэ одоо ямар яг энэ тохиолдолд яах вэ? Хамгийн түрүүнд яах вэ? Надад бол сэтгэл буухгүй байна л та. Мэдээж хүүхдээ л бодож байгаа л та. Хүүхдээ бодоо дахиад салвал дахиад нэг өөрөлдөл өмнөх байдал чинь хүнээр өмнөх гэрлэлтэн дээрх асуудлыг шийдэг бол дараагийнх дээр чинь томроод очино. Тийм учраас энэ асуудал дээр зэгцрээгүй шийдэгдэг бол дараагийн гэрлэлтэнд дахиад энэ томроод өөр асуудал болоод гараад ирнэ. Тийм учраас яг энэ асуудалтай би нүүрдүүлж энэ асуудлыг шийдэхгүй юм бол энэ асуудлыг ойлгож би өөрчлөгдөхгүй юм бол асуудлаас бол хүн цухтаагаад бол асуудалтайгаа тулна. Тийм болохоор мэдээж зодуулаад захиулаад байх гэж би хэлэхгүй. Хэрвээ бүр амар зодох юм би шууд цухтах хэрэгтэй гэж би бие хамгаалах хэрэгтэй, охиныхоо төлөө амьд байх хэрэгтэй. Бүр өөрийнхөө зүгээс хангалттай арга хэмжээ болохгүй байгаа бол нэрээ яах вэ гэж нэрээ энд амьдрах уу бас бодох л ёстой. Яагаад энэ хүчирхийл дарам дотор ингэж амь насаа алдвал яах вэ? Тэ? Түүл энэ хүүхдийн төлөө та ээж та амьд байх ёстой учраас хүүхдийн төлөө та эрүүл сарвал байх ёстой учраас та бас эрүүл ухаанаар энийг ч гэсэн бодох ёстой. Гэхдээ ямар ч лээс энэ хүн энэ дарамтанд мөртлөө нэг салж болохгүй нэг юм байгаад байгаа харагдаад байна л та тий. Аль хэзээний салаад болиё гэж явчих болохоор этэл тэгэл бүр ингээл амар юун дотор л ингээл төвчээл байгаад байгаа нэг юм байна. Тэгэхээр түүнийг бас нэг барай сэтгэлийн тий барилгаад байгаа нэг юм байна. Энэ бол мэдээж охин л байна л та. Охиныгоо дахиад нэг одоо дараа нь дахиад ямар хүнтэй тааралтай байлаа гэл ингээл охиноо бодохоор төвчээдсээд байгаа. Ийм юм ажиглагдчихээн л та. Гэхдээ эмэгтэй хүний буруу байсан ч гэсэн, эмэгтэй хүн алдаа гаргасан байсан ч гэсэн эрэгтэй хүн бол ер нь цохиж зодох бол үнэхээр ёсгүй. Харилцаанд бүр ингээд хурцсан гэр бүлүүд бас ингээд харилцааны эдгэрээд буцаад хэвэн байдалд орж исэн ер нь тохиолдол байдаг уу? Байлгүй яах вэ? Байгаа. Тэгээ бүр өстой амар байсан баг энэ гэр бүл бол баг дуусаа гэж тий найдваргүй юм шиг харагдчихсэн гэр бүл. Одоо бол хүмүүс хараа тэр гэр бүлийг үжилж яаж ийм гоё гэр бүл байдаг вэ? Уучлаарай энд их төлөөс төлсөн энэ хоёр. Хоёулаа төлөөс төлсөн. Хоёулаа зовсон. Хоёулаа би нэгэ шархлуулсан. Үр хүүхдүүд нь ч зовсон. Тийм учраас ямар ч л байсан энэ тэр хоёрт нэг зүйл юу байсан бэ? Бас л хардалтай байсан тий яг ийм хүчирхийлэл бие махбодын хүчирхийлж зодох модох ийм зүйл байсан. Яг л ийм замыг туулсан. Гэхдээ энэ хоёрыг юу барьж исэн бэ гэвэл үнэхээр энэ гэр бүлийг барьж байгуулнаа л гэж бодож байсан. Гэхдээ энэ гэрлэлтийг өстө заавал бүтээн яг өмнөх гэрлэлт маань бүтлгүй байсан. Хоёр дахь би алдмаар гэн. Хоёр дахь би дахиж бүтлгүүтмээр. Хоёр дахь бол 3 дахь 4 дахь гэвэл тэгэл таны амьдрал дуусаа. Үнэхээр дуусаа.
тэр асуудлыг шийдэгдэхгүй явсаар дуусчихна гэсэн. Тийм учраас энэ тэр эмэгтэй хувьд бол яажсэн бэ гэхээр би энэ гэр бүлийг те барьж байгуулмаар байна. Би энэ гэр бүлийг үнэхээр хадгалж ямар ч төлөө зэтгүүлсэн би энэ гэр бүлийг би авч үлднэ гэдэг хүсэл байсан. Бас их төвчээр байсан. Их ууч сэтгэлтэй эмэгтэйсэн. Бараг яваад хүчлэг болоо биш үү? Үгүй яад үл тэр эмэгтэй өөрийгөө ухамсарлаж байсан. Яад үл би өмнө гэрэл салсан. Би өөрөө ийм зүйл энэ миний тэд аливаа амьдралыг авах ёстой үр дагавар бөгөөд миний би заавал амсаж туулж гарах ёстой миний зам. Намайг хурцлах, намайг босгох зам гэж тэр ботсон. Би ямар зовж байгаа, ямар хөөрхөлтэй амтан гэхээс илүү өөрийнхөө тэ буруу зүйлийнхаа үр дагаврыг амсъя гэдэг шийдвэр дотроо гаргасан байсан. Тэгэд энэ гэр бүл үнэхээр зүйл натугаа идэж чадсан. Нөхрийг бол үнэхээр өөрчилж чадсан. Нөхрийг бол үнэхээр өөрчилсөн. Тэгээ энэ гэр бүлийг хараад хүмүүс ямар гоё гэр бүл юм бэ? Яаж би энийг ингэж хайрладаг вэ? Гэхдээ тэр эмэгтэй бол би энэ бүгд төлөстөлсөн. Би их зовсон. Заримдаа бараг тэг гашгараад үхмээр ч юм шиг санагдчихсэн байгаа гэж ярьж байсан. Тэгээ тийм учраас үнэхээр энэ эмэгтэй сэтгэлийн тэнхээ тэ зүгээр л дургу өрөөл үзээ ядаад биш өөртөө бас ажилласаа тий. Тэгээ тэр эмэгтэй тийм эс шүү дээ. За яах вэ? Нэг өдөр өөрчлөгдөндөө би өөрийгөө өөрчлөөдөг. Би өөрөө уучлаа. Би зүв бай. Би ямар ч л байсан би энэ зүйлийг давах ёстой гэх. Тэр гэрлүүгээ гүгээгүй. Ээж авдараа очиод нөхрөө муулаагүй. Найз нөхдөөрөө очиод муулаагүй. Яагаад гэвэл нөхрийг үргэлжил хүндэлсэн ивэрэ байгаадсан дотроо. Нөхрийг бол хүндлэхэд бол хэцүү шүү дээ. Гэтэл тэр эмэгтэй амьдрал нь өөрөө юм үр дагаврыг ийм сайн зүйлийг сайн өөрөөр тэр эмэгтэй золиосоор үр хүүхдүүд нь тийм сайн гэрлэлтийн тийм дараагийн үе рүү орсон байхгүй юу? Энэ ээжийн золиосоор аав нь хүүхдүүдэд хайрладаг, давхар хүүхдэд хайрлах хайр, хоорондоо ойлголцол зүйл төр ч гэсэн их юм туулсан байхгүй юу? Тийм учраас би гарах арга зам байгаа. Тэ би болгоно. Би энэ амьдралыг энэ эмэгтэй ч гэсэн тийм бас бодол байгаа юм шиг. Хичнээн ийм байсан ч гэсэн ямар нэг татах юм байгаа шүү дээ. Өөрийнхөө амьдралыг гомдолтой гэж бодож амьдраад би гунигтай амьдарч байна. Би гунигтай байна гэж бодоод л байвал таны амьдралыг бас яг гунигтаагаараа цаашаа үргэлжлээл явах болно. Яг л тийм бодлоор өөрийгөө хуурж ингэж байх юм бол харин би сайхан амьдарч гин, сайхан байж гин, би болох гэж гин гэж ингэж дандаа өөдрөгөр сэтгэж эмэгтэй бас ажиллах юм бол амьдрал нь илүү л тэр гомдлын асуудлуудаас тий асуудал болгоноос өөрт гарах боломжтой. Тэгэхгүй дандаа л би ингэж гомдож гин, би одоо өөр хүний нөхрийг харахад ч гэдэм үү тий найз нөхдийнхөө ингэ дандаа харьцуулт яваад байгаа. Энэ харьцуулт байгаад байгаа учраас энэ хүнд ийм асуудлууд үүсээд байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр танд өгөгдсөн амьдрал зөвхөн таны л хувьд байх ёстой. Тэр хүний өгөгдсөн өөр хүнд өгөгдсөн амьдрал бол тэр хүний л байх ёстой. Тэгэхээр өөр хүний амьдралыг авчираад өөр дөрөө наах гадаж болохгүй шүү дээ. Өөр хүний амьдарч байгаа амьдралаар явах гадаж болохгүй. Бурхан бидэнд бас хүн тус бүрдэн өөр өөртөө өгсөн бэлэг авяас байгаа. Хүн тус бүрдэн өгсөн бас яаж амьдрах гэсэн амьдралынхын төлөвлөгөөнүүд байгаа. Тэгэхээр өнөөдөр танд энэ тулгараад байгаа энэ асуудал маань тийм одоо энэ хэцүү асуудалгээ бодоод байгаа энэ гомдол цөхөрлөд энэ минь таныг юу явах гэж байгаа бэ гэхээр өсгөх гэж байгааг нэг хэлбэр таныг нэг шат дэш ахиулах гэж байгааг нэг хэлбэр гэж бас бодож урагшаа халах нь аюул чухал. Үнэхээр энэ асуудлаас болоод би унураа доош унах биш тийм ээ. Харин нэг шат ахиад бүр хоёр шат ахиад би арай дээр гарч амьдрах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө бодож үзэх хэрэгтэй юм байна. Юунаас болоод миний нөхөр бас намайг харддгийг. Юунаас болоод бивтэр хоорондоо хэрэлддгийг. Юунаас болоод би ийм амьдралаар амьдраад байгаа юм. Яг энийгээ өөр төрөд татаж бодож үзэх хэрэгтэй. Өөрөө жоохон зогсож үзэх хэрэгтэй тийм. Яг тэгж амьдарчиж дараагийнхаа юм авах боломжтой. Шат ахиж амьдрах хэрэгтэй. Тэг хүн нэг асуудал ороод ирэнгүүт ёо яна би ингэчлээгээд маш ингэ доош нуурж унаад байдаг. Хүн л юм чинь махан биетэй хүн. Тэгэхээр мэдээж хүн тийхгүй тул бас энэ чинь нэрээ миний бүдрээд унах чулуу биш юм байна. Миний тулаад босох чулуу юм биш үү гэж бодож сэтгэж ааш явах юм бол илүү хамжилтанд хүрэх боломж байдаг. Тэгээ бас Библиэлд ингэж хэлсэн байдаг л да. Колосе номын 3:19 дээр нөхрөөдөө те эхнэрээ хайрлагтун тэдэнд бүх хатуу хандаа гэж. Тэгэхээр энэ нөхөр маань эхнэртээ хатуу хандаж яана гэдэг нь хайрлахгүй. Тийм ээ. Тийм учраас хайрлах хэрэгтэй бас хатуу хандаж болохгүй. Одоо чиний өрөөсөн биеийн чинь тал сая манай баясаг маань хэлсэн те. Үнэхээр чиний эхнэр нөхөр гэдэг маань өрөөсөө л нэгнийхээ дутууг гүйцээж илүү байгаа нь дутууг гүйцээж хайрлаж ингэж нэг амьдарч гарын хуруу ингэж салаавчилсан шиг нэгнийхээ дутууг гүйцээж амьдардаг хүмүүс аа. Тэгэхээр яг ингэж амьдрахын тулд эхнэр нөхөр хоёр хоорондоо маш их зөв сонголтыг хийж бас илүү те ярилцах нь бас чухал. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг өөрийгөө хайрладаг гэж.
Учир нь хинч хизээч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тижээж хамгаалдаг. Крист мөн чуулганд ийхүү ханддгаа гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр бас нөхөр гэдэг маань өөрийнхөө биеийг хайрлаж одоо эхнэрээ хайрлаж яана гэдэг өөрийгөө хайрлаж яана гэсэн үг. Өөрөөс нь талаа тижээх хэрэгтэй тийм өөрийгөө хайрлаж тижээж ингэж амьдралын зам ёсонд байгаа. Тэгэхээр өнөөдөр тэр нөхөр өнөөдөр эхнэрээ одоо аваад суудсан бол миний өмч гэж зарим хүмүүс боддог. Тийм учраас нэг өөрийнхөө өмчөнд хүн хаа хамаагүй хүрдэгтэй адилхан эхнэртэй яг тэгж хандах гэдэг. Гэтэл өнөөдөр таны хүүхэд таны эхнэр таны өмч биш. Таны харин өрөөс нь тал үр хүүхдүүд чинь бол та нараас хизээ нэгэн цагт яваад өгөн тийм ээ. Тэгээ та явах үед нь ямар одоо бэлгэс илт өгөх үү те ямар юуг өлүүлж явуулах вэ? Бас тэргээ бодож үзэх хэрэгтэй. Бид нар чинь яг ингээд тусна гараа явах үед хором наригт нь бэлгэс илт өгдөг те үн цэнтэй юм өгдөг. Харин тэрнээсээ илүү хүүхдээ би хэр шархлуулсан байна вэ? Би гомдож байсан байна уу? Энэ бэлганы асуугаад уучлаад хүүхдээ өрөөгд явуулах нь аюул чухал. Тэгэхээр энэ бяцхан охин гэсэн амьдралын одоо яг энэ амьдрал дотор байгаад байгаа учраас үнэхээр хэцүү байгаа. Тийм ээ? Үнэхээр тэр ээжийг нь тэр хүн зодоод байхад мэдээж энэ хүүхдийн дотор харуулсал төрж л байгаа. Ээжийг хамгаалах юмсан гэсэн бодол байгаа. Гэтэл чадахгүй мөхөс яаж хамгаалахаач мэдэхгүй. Нөгөө талаараа айдас хоримтлуулж байгаа энэ хүүхэд одоо эрэгтэй хүнээс дараа нь эргээ тэр хүн эрэгтэй хүнд итгэл байхгүй. Хүнээр хайрлуулах тийм итгэл бас байхгүй болсон байна гэсэн. Тэгээ эрэгтэй хүн одын залуугийн үед ингээ харахад эхнэрээ ингэж зодож ингэж яаж байгаа хүн маань юу магадгүй бас ээжээ хайрыг авч өсөөгүй юм уу тийм ээ. Эмэгтэй хүнийг хайрлаж сураагүй тийм амьдралаар өссөн байж болох. Тийм учраас бас эмэгтэй хүнд ингэж хаа хамаагүй хүрээд тэр хүнийг ингэж зодож гимтээж одоо үндсэндээ өөрөө авсуучаад бүр охиныхаа нүдэн дээр хүртэл хүчээр хийлдэг гэж. Энэ үнэхээр болохгүй зүйл. Тэгэхээр энэ бас энэ эрэгтэйгийн дотор нөгөө шарах байгаад байгаа. Тэр магадгүй ихчээрээ ч юм уу ээжээрээ одоо эмэгтэй хүний хайрыг авч өсөөгүй. Тийм байж бас болох. Тэг бас яг хөвчлээд бас биеэр уулзаа зөвлөгөө аваад те бас ингэж бас сайн гүн гүнзгий орж өгөх юм бол илүү бас ойлгох боломжтой л да тийм. Үнэхээр яг энэ хүүхдийн асуудал дээр нэлээд бас хэцүү санагдчихсэн л да. Энэ эмэгтэй хүүхд ялангуяа те ээж ч гэсэн одоо бас яг л толгоогоо шаагаад би яагаад юм хүнтэй сууч охиноо ингэж зовоож ингэж охинтой нь бас их таагүй харьцаатай байгаа гэсэн юм зүйл ажиглагдчихсэн захын дээрээс тийм ээ. Тэгэхээр анханасаа хүүхдтэй хүнтэй суuna гэдэг бол тэр бас ирчүүдийн үед бас тийм одоо таатай зүйл биш штэ. Гэхдээ энийг хүлээн зөвшөөрч суусан байна гэдэг маань анх бол маш их хайртай байгаад л суусан юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Гэтэл одоо байдлыг бүр эсрэгээр нь болгоод хүүхдийн хүртэл ингээд харилцаа муу байж хүүхдтэй тийм ээ дээрээс нь өөр юм гэж байна. Яг энэ асуудалд одоо жишээлбэл эмэгтэйгийн зүгээс одоо энэ хүүхдээ энэ одоо эрд нөхөртөг одоогийн эрд нөхөртөөгөө яг харилцаа нь эрүүл байхад яаж анхаарах уу? Тий бас нөгөө нэг би бас хэлж ирсэн дээ яг хүлэн зөвшөөрч чадсан уу тийм ээ гэж анх асууж ирсэн. Тэгэхээр бас яг эмэгтэйгээс асуумаар байлаа. Таныг өөрийг чинь хүлэн зөвшөөрсөн. Харин таны хүүхдийг таны нөхөр болохгүй бас хүлэн зөвшөөрч чадсан уу гэж бас асуумаар байна л да тий. Хэрвээ хүлэн зөвшөөрч чаднаа гэд тантай танилцсан энэ залуу маань хүлэн зөвшөөрсөн бол яг л зөвшөөрсөн шиг одоо амлсандаа хүрэх л ёстой. Энэ эрэгтэй маань ч гэсэн бас та эхнэрийг нь одоо ээжийг нь сонгоод тий би ингэ сууж яана гэдэг маань хүүхдийн ч гэсэн бас адилхан хайрлан сонгож чадах уу? Яг тэр байдал дээр бас өөрийгөө бодож үзчихээд энэ хоёр хүн маань хоорондоо нэгдэх нь чухал. Хүүхдтэй хүмүүс хүнтэй суuna гэдэг бол маш их асуудал байдаг. Хоёр биеийн тохироод байдаг боловч нөгөө хүүхдүүд дээр асуудал тохирдгүй минийх биш. Хүлээн зөвшөөрч чаддгүй. Анхнаасаа нэг ярилцах хэрэгтэй. Анхнаасаа одоо яах вэ? Одоо болохоор бас мэдээж бас ярилцгал хэрэгтэй. Одоо яг яах вэ? Бас амьдралыг ярилцчихэд те цаашаа үргэлжлүүлнэ. Үгүй юу гэдэг сонголтыг бас хийх хэрэгтэй бол. Өдөө бас 5 жил амьдарсан хүмүүс те мэдээж энэ амьдралыг бас уучлаад нэг удаа бас салаа явсан байгаа шүү дээ. Тэ. Тэгээ буцаад уучлалт гуугаад би эргээд ирсэн. Эргэж ирсэн мэн надад бас алдаа болчлоо гэж гомдож байгаа. Гэхдээ эргээд ирэхдээ энэ хоёр хоорондоо ярилцаагүй байгаа хэрэг. Хоорондоо ярилцаад юунаас болж бид нар алдаа сарниж салхтаа хүрсэн бэ тийм ээ. Энэ дээрээ ярилцаад энэ алдааг хоёулаа гаргасан учраас хоёулаа салхтаа хүрсэн юм байна. Одоо хоёулаа тийхгүй гэдэг шийдэлд хүрэх нь аюул чухал байхгүй. Тэгжээж бас хүүхдийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр миний охин байна. Энэ миний охин хэрэг би чинийх бол миний охин ч гэсэн чинийх гэдэг л зүйлийг хэлэх. Аав гэдэг хүн тэ нэг юм амар ууртай ээжийн тоддог нэг юм хүн. Тийм учраас энэ хүүхдийн бяцхан зүрхэнд юу суугддаг бол би хизээч юм автаа баймаар гэнэ. Эсвэл би хизээч юм хүнтэй суухгүй гэдэг шүүл дам тангараг өгчөнгөт нөгөө давхгүй гэсэндээ 3 давнаа гэдэг хүлээс буюу одоо энэ яг хараалын шинжтэй. Яг тийм нөхцөл байр, яг л тийм хорвоогоос яг л
яг л энэ автагаа адилхан эрэгтэй хүнийг олж эрэгтэй хүнд татагдаж тэр хүнийг л олж суuna. Тэгэхээр эргүүлээ дахиад нөгөө амьдрал нь те циркл маягаар яг л ээжийнх нь амьдрал давтагдаад дахиад нэг хүүхдээ дахиад нэг ийм нөхрийн гар дотор байхаа гэдэг ийм зүйл үүсэж чана. Тийм учраас хүүхэд гэдэг бол дотроо л ингээд дотоод дуу болгондоо л юмыг тунгааж бодож харж дүгнэж те соронзон мэд хүлээж авч идэг. Тийм учраас хүүхдийн дотор ийм шүүлт явагдсанаар эргүүлээд хүүхэд ийм амьдралаар амьдрах нөхцөл болчихж байгаа. Тэгээд эрэгтэй хүнд юусоо итгэхгүй шүү дээ. Эрэгтэй хүнтэй ер нь дотно гэдэг ийм харилцаа тэг хайр халамж тийм дулаан хамгаалт гэдэг юм мэдрэхгүй өсөж ин гэсэн үг байхгүй. Тийм учраас хүүхэд бол бас их шарахтай. Энэ хүүхэд бол нэлээд шарахтай. Тийм болохоор энэ эмэгтэй өөрөө яг нухацтай бодоод нухацтайгаар ярих хэвээр эрүүл ухаанаар ярилцах хэвээр. Яг ингээд цаашаа явах юм уу? Эсвэл өөрчлөгдөх хүсэл байна уу? Яах вэ гэдгээ бас нэлээ хүүхдийнхээ нэр охиноо бодож л байгаа юм бол энэ нухацтайгаар ярилцах хэвээр. Энд чинь зүгээр урсгалаараа за яах вэ болов бүтэхгүй гэд урсгалаараа явах зүйл бас биш л те. Тийм болохоор энэ охин бол нэлээ хамгийн энэ гэр бүл салаалтанд хин их охирдог хүүхдэл хамгийн их охирдог. Ямар ч гэм буруугүй тэр хөөхөн хүүхдүүд л шархалж гомдож зөхөрч те өөрийгөө үнэлэхэ байдаг. Гэр бүл салсан хүүхдүүд дээр ажиглаад өөрийгөө үнэлдэг, өөрийгөө голддог, өөрийгөө нээж чаддаг. Чөлөөтэй ингэж байж чаддаг байхгүй. Үргэлж өөрийгөө хянасан. За эн чинь миний жинхэнэ ав биш дээ. Эн чинь миний жинхэнэ ээж биш дээ тий гэж бодохоор өөрийнхөө үйл болгоныг хянах гэдэг. Уг нь тэгэхгүй шүү хүүхд чинь зүгээр алдсан, буруу байсан чөлөөтэй байх хэрэгтэй байтал нэг юм хязгаарлагдсан байдал, хязгаарлагдсан сэтгэлгээ, хязгаарлагдсан бодол барьчих гэдэг байхгүй. Тийм болохоор л гэр бүл салалт гэдэг нь өөрөө аюултай. Өөрөө хамгийн хор уршигтай хайртай хүүхдүүд чинь их зовдөг. Шархалж үлддгээр томчул яг тэгэл уурлал уйлаа ч юм уу нийлэл нэгдэл тэгэл явна л та. Тэгээ тийм учраас хүүхэд л хамгийн их хохирдгоороо ноцтой байгаа. Энэ ээж аав хоёрын маань зодоон тийм ээ энэ хоёрын хэрүүл энэ салах маань энэ зүйлүүд надаас л болж байна гэж хүүхэд өөр төр маш их шарахыг хурааж яадаг. Ягаад гэвэл хүүхэд гэдэг нь бол надаас болж байна да гэд. Яг энэ өсвөр нас энэ 7 нас 5-аас 7 нас гэдэг бол айгүй чухал нас. Яг энэ насн дээр энэ зүйлийг мэдэрсэн хүүхэд чинь бол цаашийнх нь явах амьдралд маш их саад тулгуур болдог баг. Тэгэхээр одоо ээж яг энэ үдээр яах ёстой вэ гэвэл маш сайн гүүр нь болоход энэ нөхөр охин хоёроо дунд одоо гүүр болж өгөх ёстой тийм ээ. Тэгэхээр яг ямар гүүр байж өгөх вэ? Одоо энэ эмэгтэй бол үндсэндээ ингээл хоёр салаа зам дээр зогсцсон хүн байгаа даа байхгүй. Аль руугаа явахаа мэдхээ болсон. Тэгэхээр илүү маш сайн шийдвэр гаргаад бас өөрийгөө бас нэлээд сайн кянаж үзээд тий өөрөө өөртөө яриад өөрийнхөө дотоод хүнтэй бас яриад тий одоо би яг яах ёстой юм ямар шийдвэр гаргах ёстой гэд бас охиныхоо талд ч биш нөхрийнхөө талд ч биш яг зөв шийдвэр гаргаж тэр хоёрыг эвлэрүүлэхийн тулд эхнэр бол маш сайн одоо юу гаргах ёстой шийдвэр гаргах ёстой зөв сонголтыг хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо бас нөхөр хардаа зодоод байгаа шалтгаан бас эмэгтэйчүүдээс маш их шалтгаалдаг бас нэг талаар бас хэл яриан дээрээ тийм ээ. Ас нөхрийгөө хүндэлж байгаа хүндлэлээсээ бас айгүй болж. Магадгүй одоо таны энэ хайртай залуу те өөрийг ч юм бас өөр зүйлийг хүсэж ээж болох юм. Хүндлэлийг хүсээд. Эрэгтэй хүмүүс маань хүндлэлээр явдаг учраас. Тэгэхээр магадгүй бас ингээд хүсэнд нь хүрч хүндэлж чадахгүй, хайрлаж чадахгүй байгаа болохоор бас ийм бохомдлоо гаргаад ээж болох. Тэгэхээр хамгийн гол нь одоо өөрт чинь яг юу хэрэгтэй нь миний зүгээс гэж аль нь хоорондоо ярилцах нь аюулж байгаа. Тэгжээж энэ хүүхдээ ирээдүг аврах нь үхээс. Зүгээр энэ хоёр хоорондоо асуудлаа болоод тэр нэгэ дэргэд ингээд байвал энэ хүүхэд маш их өвчлөн. Багада авсан шарах маань хизээч идэрэхэд бас хэцүү байдаг удаан. Тэр нь хоош ингээд насаа ихэх тусам өсөр нас болоод эдэр насндаа гүрэл одоо дунд нас хүрэх хүртэл нөгөө шарахууд нь ингээд томроод л байдаг. Томорсоор байгаа л нэг л өдөр дэлбэрч гарч ирэх бол бас л цаашаа энэ хүүхдийн хувь заяа амьдрал яаж шийдэгдэх вэ тийм ээ? Салалт хоёр дахь амьдрал гэж ярьж байна. Тэгээд бидний дунд бас нэг ийм зүйл яваад байдаг штэ. Зарим айл гэрд жишээл манай охтууд бол одоо жишээлбэл манай талын охтууд хин ч харсан царайд сайтай нуруу туруутай боловсралтай сайхан эмэгтэйчүүд гэтэл бүгдээрээ л ингээл нөхөргөө те нөхөртөө нэгэн салаал нэг нь нөхөж үргэлжлэл ингээл нэг тийм удмаараа хараагдсан юм шиг ингээл ийм үргэлжлээд тах юмаа гэд авих ярьдаг штэ. Энэ зүйл юу н хэр бодтой юм бэ? Үнэхээр ийм удмын хараал жишээлбэл те үйд амтсан ийм нөхөргүүдэл ханьгүй ижилгүй байх ийм зүйл ер нь амьдрал дээр байдаг юм уу гэдгийг асуумаар байна. Тийм. Яг удамшлын югаараа байж болдог.
Тэгээд нэг зөвлөгөө авчаасан гэр бүл дээр яг энэ байдал ажиглагдсан. Яг нөхрийн тал дээр. Тэг яахлаараа манайх одоо энэ нөхрүүд нь ийм асуудалтай байдаг байна. Яагаад ийм сайн нөхрөө заяадаг юм болоо. Тэгээ нэг тохиолдол за яг энэ зүгээр тохиолдол гэж үзэж болно. 2 3 ингээл бүгд яг октод болгон дээр нь давтагдаад байгаа бол энэ нэг л үндэстэй, нэг л буруу нэг юм яваад байна гэж. Тэг Монгол хүмүүс ер нь Азийн орны хүмүүс бол сүнслэг тал дээр их мэдрэмтгий штэ. Ямар нэг амьдрал дээр өөр аюул мэдрэмтгий ханддаг. Яг амьдралынхаа нөхцөл байдал ажиглаж байгаагүй нэг л юм биш байна. Нэг л болохоо ойчлаа. Гэхээр л хүүе хаашаа хинтээ очих уу, хинээс асуух вэ гэл ингээ явдаг. Уг нь дотроо мэдэрж нэг юм бишээ гэж мэдрээд байгаа. Харин яг зөв зөвлөгчөө олдоггүй тэгээд төөрөөд бодлоод ингээд явцдаг. Тэгэд энэ зүйлүүл бас тийм л учраас бас сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө удамшлын юм би заавал асуудаг. Та ер нь аавын тал, ээжийн талынхан чи ямар удамшлын нөлөөл байна уу? Удамшлих байхгүй зүгээр л энэ өөрсдийн харилцаанаас үүдсэн зүйл байна уу гэдэг энэ зүйлийг ч гэсэн заавал шинжиж үздэг. Хэрэв удамшлын юм байгаа бол энэ тэр хүнээ шалтгааллахгүй тэр хүнийг дарж байгаа. Тэр хүнийг тийм байдалд гарцаагүй тэхээс өөр аргагүй байдалд аваачаад байдаг нь удамшлын нөлөө байхгүй юу? Аюу хэцүү шүү дээ. Яагаад ч болохгүй за сүлдээ гэдгүү за. Бурхан намайг ингэж зурчихсан байлгүй. Миний хувь тавиландаа тийм болохоор би одоо өөрийнхөө хувь тавилангийн эсрэг яваад бүтэхгүй юм бол бууж өгье. Энэ таны хувь тавилан ерөөсөө биш. Энэ бас Бурханы танд хүсэж байгаа хувь тавилан бас биш. Гэхдээ энэ нэг учир шалтгаангүй юм гэж байхгүй. Тийм учраас нэг шийдэгдээгүй ч юм уу ямар нэг учир шалтгааны үр дагавар байж болно гэдгийг тийм асуугаад дүгнээд бодоод тийм үзэхсэн. Монголчууд ургийн бичиг бичдэг штэ. Ургаа мэддэг ард түмэн ургаа тийм ч учраас цагаан сараараа ураг төрлөөрөө уулзаж золгодог тийм тэр нь хааваа энэ хааваа үргэлж тийм ураг садангаа мэдэх ятал. Тэгээ эн чинь ганцхан зүгээр нэг цагаан сараа золгоод юм биш. Бас удам судраа мэдчихээж бид нар бас өөрийнхөө амьдрал ахуйч гэсэн эн чинь их чухал нөлөөтэй байсан байгаа байхгүй ямар ургийн юм бэ тийм ер нь амьдрал ахуйч гэсэн мэдих бодох тийм өөрийгөө дүгнэх харахад бас энэ ургийн юм бас их чухал. Миний хувьд бол одоо яг энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгөн дээр бол энэ ургийн юу бол надад их зөвлөгөө өгөхөд их тийм болдог их чухал зүйл байна гэж. Тийм учраас хүн болгон ураг судраа ичгүүгээр мэдэх ёстой. Тэг буруу бол үнэхээр тийм сайхан ерөөлийн үр удам урагтай байгаасэ гэж тийм энэ бол Бурханы жүсэл тийм үнэхээр миний хүсдэг бас зүйлүүдээ нэг л дээ. Гэхдээ манай Монгол ирчүүд нэг тийм ноён зантай юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгэл нэг ихнэр ажиллаж ил байдаг, урдуур яваал хог шүрдэж ил байдаг, хоол хийж ил байдаг. Бие болдог зурагт үзээд ингэсгээд нэг том дуурайд байж хат боломжтой болохоор ч гэдэг юм уу те. Энэ бол гэхдээ мэдээж айл болгол биш байх л та. Сая яагаад энэ асуултыг асуумар санагдсан гэхээр алтайгч бол хэлж штэ эрэгтэй хүн гэж анжин байх хэвээр хаан байх хэвээр нэг бодлын бас тэр зан чанарыг өөгшүүлээд байгаа юм шиг. Гэхдээ энд бас нэг тодорхой хэмжээний те утга учир мөн чанар гэж байгаах хамгийн гол нь бас зарим эмэгтэйчүүдийг хараад тахад хэдий их нөхөр нь ингээл ноён зантай юм шиг ингээд байгаа ч гэсэн яг ингээд барьцсан байдаг байхгүй. Ууралсан үед нь ингээд зөөлөн дуурайд намдаадаг нэг юм зөвшөөрүүлдэг ч юм уу те нэг тийм эмэгтэй хүний нэг тийм чанар байгаад байна да нэг нууц одоо яадаг нөгөө юуг нь хатгадаг гол суцыг хатгадаг гэдэг шиг. Тэгэхээр энэ нэг гэр бүлийг авч яваад нөхрөө бас нэг байх хэвээр хэмжээнд нь байлгаад хүүхдүүдээ те сайхан цааш нь амьдралыг өргөжлүүлээд явхад эмэгтэй хүнээс ямар арга ухаан одоо муухайгаар хэлвэл зайл гаргаад байвал нэг амьдрал гой өргөжлээд боломжтой юм бэ. Тэг яг ер нь Монгол цуснд яг тийм ажиглагдаг эрэгтэй хүмүүст те нэг юм нэг те угаасаа ч тийм эсэ штэ хоймроо тусдна аяг те яг юм дээдлэх хүнлэх юм бол их сайн. Гэхдээ хит бас нөгөө юу атсан. Би чин гэрийн хүн юм чи өстө хог шүрдчихгүй аяг те аягч угаахгүй гэдэг тийм хүн байна. Гэтэл бас тийм биш шүү дээ. Хамтдаа гэр бүлийг борж байгуулахад те зарим үед аяга угаах юм хоолыг ч юм гарна шүү дээ. Гэтэл хэд тиймэрхүү үзэл бас зарим гэр бүлүүдэд ч юм уу зарим хүмүүст байдаг л та. За ер нь яагаад нөхрөөрөө хог шүрдүүл нөхрөөрөө хог гаргаж хаюуллаа гэл те тийм дургуутж байгаа хүмүүс ч гэсэн те хадам эжнэр ч юм уу байдаг. Тэгээ энэ нь угаасаа бас гэр бүлд ч гэсэн те ялгаагаа нөхөр л юм байна, эхнэр л юм байна гэж бас заагж хуваагдахаас илүү улам бүр нэгдэж нээлж те яг боломжтой нөхцөл байдал бол аль нь ч
Тэ аль хэрэгцээтэй зүйлээ барьж авч хийх ёстой. Тэр бол хамгийн гоё шүү дээ. Яг нөхөр хүнд гоё л ах л да дандаа хүндлүүлээл дандаа л тэ тэр юу ажлуудыг бол гэр эзэгтэй хийгээл байна. Гэтэл эмэгтэй хүнд энэ тийм гоё биш шүү дээ. Хүндлэлтэй хайрлах гэдэг юм бас дутуу санагддаг. Энэ бол дутуу. Тийм учраас нөхрийг бол хаан шиг хүндлэн тэ тэгэх юм бол эмэгтэй хүн хатан шиг бас өргөмжлөгддөг. Энэ хоёр хамтдаа явж байгаа шүү. Нөхөр хаан шиг хүндлэгдэж байгаа бол эхнэр ч гэсэн хатан шиг өргөмжлөгддөг. Гэтэл өргөмжлөл хатан гэдгийг мартаад байгаа байхгүй юу манай ирчүүд. Тэ. Хатангийн хатан хүн ямар байдгийг хатан хүнтэй ёс зүйтэй харьцсан. Тэ дуугаар хүртэл тэ намсгаж тэ ярилцсан. Гэтэл өөрсдөө хаан гэж бодцсон тэ. Тэгэх юм бол асуудал яг сэтгэлгээний дотор ялгаа байгаа учраас гараал гомдоол тэ нэрэл эмхтэй хамаагүй ажлыг хийн нэргүй ажлуудаа хийн ядардаг. Тэгээ өөрсдөө эхнэр нь дээрэс нь ажиллаа хийн дээрэс нь гэртээ ирээд ажиллаа. Нөхөр нь бол ажиллаар ирсэн би амрах хэвээр хоёулаа л амрах хэвээр хоёулаа л ядарч байгаа хоёулаа аль төрүүлж ирсэн хоолоо хийх ёстой. Гэр гэдэг маань тэ гэр гэдэг үүднээс үүссэн тийм ээ. Гэтэл гэрлэлт маань өөрөө юу хаар нэг гэрээ хоёр баган байна гэсэн үг ихнэ нөгөө. Нэг багангүйг айл ямар бах уу? Гэр ямар янзтай харагдах. Мэдээж өрөөс нь руугаа далийсэн тийм ээ. Хэлбэр дүрсэн муута тийм л байна. Тэгэхээр ихнэр нөхөр хоёр гэдэг маань яг хоёлоо хамтдаа зэрэг зогсож ижил энэ гэр бүлийг урагшлаа авч явна гэхээс. Нэг нь ингээл хаан мэт болоод нөгөөх нь одоо юу гэдгийг тийм ээ. Тийм байгаад байх юм бол тэр гэр бүлийн амьдрал яаж явах вэ? Тэн дунд өсөж байгаа үрдэж байгаа хүүхдүүд тийм ээ. Юу харж сурж өсөх үү? Тэгэхээр энэ дэр бас гэр бүлийн эхнэрүүд нөхрүүд бас анхаарах хэрэгтэй байхгүй. Бас зөв өөр дээр дүгнэлт хийж. Өнөөдөр миний өрөөсөн баган маань хаашаа хазааж байна? Бат бэх байна уу? Юу байна? Өнөөдөр бид нэг гэртээ Монгол гэрийг барихад хүртэл хоёр багнаар нь засаж гэрийг засаж барьдаг шүү дээ. Хойшоо урагшаа татаж тий баруун зүүн дээш нь чиглүүлдэг. Гэтэл эхнэр нөхөр ч гэсэн гэр бүлийг яг ингэж л чиглүүлж явах хэрэгтэй байна. Тэгээ бид нар өвөг дээдсээс ирсэн гоё нөө сайхан уламжлалыг яг зөвөр нь уламжилж авч явах юм бол Монгол ард түмэд бас агуу зүйл байгаа. Энийг бол өгөөсөхгүй. Үнэхээр бидэнд дээрээс өгөгдсөн маш гайхамшигтай зүйл. Харин энийг одоо авч явж байгаа одоо завсрын үе тий одоо энэ нийгэмдэр ингээд хүмүүс жоохон буруу дэше хандуулаад буруу хандлагаар нь ашиглаад байгаа. Надад заримдаа сэтгэл өвдөгтэй. Тэгээ Библиэлд хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Библи юу гэж байдаг вэ гэхээр 1-р Коринт номон дээр байдаг. Эхнэр нь нөхрөөсөө салж болохгүй гэж гэрэлсэн хүмүүст хандна би биш харин эзэн тушаадгаа. Хэрв тэр салбал дахин гэрлэхгүй байг эсвэл нөхөртөөгөө эвлэрэг. Нөхөр нь эхнэрээ хөөж болохгүй гэсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр тийм ээ бид нар яг энэ гэр бүл дээр нөхөр маань эсвэл одоо эвлэрэг тийм ээ одоо өндөө эргээд эвлэрэх хэрэгтэй. Эвлэрээд хоорондоо бас асуудлаа ярилцаад маш сайнаар амьдрах нь илүү чухал гэдгийг бас Библиэлд заагаад өгсөн. За баярлалаа та бүгдтэй. Бид бас өнөөдөр их олон зүйлийг ярилцлаа энд багтааж тийм ээ мэдээж яг тогтлын эзэндээ зориулаад за мөн телевиз үзэж суугаа нийт гэр бүл залуу хосуудтай зориулсан бас хэрэгтэй зүйлсийг бас ярилцсан хэлэлцэн бахаа гэж найдаж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань хорон хугацаа бас дуусаж байна. Та бүгдийн бас энэхүү цагтлын эзэнд хандан хэлсэн товч бас урмын үгээр бас нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Тэгээ бидэнд хандаж зөвлөгөө хүссэн. Тэгээд үнэхээр бас зөвлөгөөний төлөө сонсон зүйлсүүдэд тунгааж бодоод нэрэ зарим нь аммааргүй бол бити аваарай. Тэгээ үнэхээр тусдын болох зүйл бол аваад хэрэгжүүлээрэй. Тэгээ би охиноосоо уучлахгүйгаасаа гэж би хэлмээр юм тий. Яг ийм гэрлэлтийг сонгоод ааваас нь салаад тэгээ охин бол хамгийн их шархалсан. Тийм учраас та охиноо эдгэх, эмчлэх тэр боломж бол танд байгаа. Та ээж учраас тэгээ 7 настай хүүхэд бол юм наан цааныг бас ойлгодог, мэддэг. Заавал нарийн мэдэхгүй байсан ч гэсэн тий охиноосоо уучлахгүй тэг охиноо тэврээсээ тий бас нүдэн дээр нь зодтолцсон, орилж ийсэн, айлгаж ийсэн чихээрээр сонсон байгаа ш тэр хүүхэд. Тийм учраас тэр бүх зүйлсүүдэд уучлахгүйгаасаа тэгжээж хүүхдийн доторх эдгэрчтэй эмчлэгдээсэй гэж би энэ зүйлээр л урамшуулмаар байна. Тэгээд охиндоо хайртай гэдгийг хэлээрээ энэ бүх зүйлийн буруут нь охин чинь биш. Охин бол өөрийгөө буруу гэж бодож байгаа. Харин биш юм аа. Тэгээд энэ зүйл дээр уучлалыг өгөх те бас энэ аавыгаа ч гэсэн уучлах сэтгэлийг ч гэсэн суулгаж эерэг хандлагыг өгөх ёстой. Тэгээ ээж нь өөрөө алдаатай буруу зүйл хийжсэн бол энэ ч гэсэн ээжийнх нь буруу байсан гэдгийг охинтойгоос ярилцаад энэ охиноос эдгээрээ тэгэд энэ бас их чухал шүү таны охины ирээдүйн амьдралд энийг эдгэрэл их чухал байгаа. Бусдыг уучлж өршөөх, тайвшрах те
тэр оюун бодолд нь байсан тэр муу дурсамжууд сайхан болж өөрчлөгдөв. Тэр жижигхэн ч гэсэн тий дурсамжийг үлдээгээрэй гэж би хэлмээр. Бас ингээд тий энэ залуу гэр бүл тийм ээ. Бас үнэхээр ингээд амьдрал суух үед амьдраад эхэлсний дараа мэдээж асуудал зөндөө үүснэ. Харин асуудлаасаа гарахын тулд одоо өнөөдөр энэ гэр бүл тохиолдоод байгаа зөвхөн ганцхан энэ гэр бүлд ч биш захидал хандсан тийм ээ. Өөр олон ийм асуудалтай бас хандаж чадахгүй асуудлаасаа гарч чадахгүй юм гэр бүлүүдээр манай нийгэмдэр олон байгаа. Тэгээ энэ хүмүүс эхнэр нөхрөөдөд хандаг юмны түрүүнд асуудал гараад хэрүүл маргаа үүсгэхэд саллаа би явлаа гэд хизээч энэ байдлаараа гэр бүлээ бити боснуулаараа нэгээ дэгж бити үүсгэр харин юунаас болов гэд хоорондоо бүр илүү нэгдэл суугаад тийм ээ ярилцаад бүр хоёулахнаа чадахгүй байгаа бол зөвлөгчдөр ирээд тийм ээ хамтраад гурван хүнтэй бас нэг хажууд нэг хүч болох дэмнээд урагшлуулаа алхах бас туршлагатай тийм гэр бүлүүд дээр очиж зөвлөгөө аваад хамт ингээд урагшлах юм бол илүү амжилтанд хүрнэ. Яг энэ танай гэр бүлд өгдөж байгаа яг энэ асуудал маань харин өнөөдөр юу гэж харах ёстой вэ гэхээр нурж унж байгаа зүйл гэж бити хараараа харин өсөж дэвжихийн зүйл яг энээс би дээшээ зуураад цаана гарах ёстой юм биш үү гэж урагшаа тэмүүлж алхах юм бол илүү үр дүнтэй болно. Бас яг иймэрхүү асуудалтай гэр бүлүүд зөндөө байдаг. Харин энээсээ гарах гэж салчгаар бүх асуудал шийдэгдэж байгаа юм шиг сандаг талууд байдаг. Зодолдоод хэрэлдээд энийг дийлж чинь гэж бас боддог. Харин тийм биш, харин зүгээр л яг энэ асуудлаа бариад дундаа тавьж байгаа суугаад ярилцаад тийм ээ явах нь илүү чухал байгаа. Тэгэхээр бас одоо энэ гэр бүлд чи өгдөөд байгаа яг энэ хэцүү асуудал байгаа бол ганцхан удаагийн зөвлөгөөр ингээд болчихно гэж бас би хэлэхгүй тийм. Үргэлжлүүлээд бас бидэнтэй уулзаад зөвлөгөө аваад ингээд хамт ингээд цаашаа үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Хамтдаа зөвлөгөө авах нь илүү чухал. Тэгээ өглөөний оройны бодлоос өглөөнийх дээрээ гэж. Тэг яг ийм нухацтай зүйл ярих гэж байгаа бол үдээс өмнө ярилцаараа гэж би хэлчихэж байна. Ягаад гэвэл үдээс хойш бол хүний итвэх суларцсан анхаарал төвлөрөлт байхгүй болсон байдаг. Тийм учраас ийм нухацтай, ноцтой тий энэ бас нэлийн уус суртай ярилцах зүйл байгаа шүү дээ. Тийм учраас үдээс өмнөх цагийг бүр онцолж тий бүр ярилцах юм байна, цаг гаргаа гэж бүр хэлж яагаад ярилцаа тэр цагийг сонгож чин сэтгэлээс нин өгөө бүр илэн далангуу тэрүүл сарвал ухаанаар уурлахгүйгээр гэж бүр тохиролцож байгаа ярилцаад нэг удаа үзээсэй гэж би зөвлөмөр байна. За баярлалаа. Тэгэхээр цаглын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Тэгэхэд бас бидний цагтлал илгээсэн цагтлын эзэндээ дахин талархснаа илэрхийлэх нь зүйтэй ах гэж бодож байна. Таны гэр бүл бас цаашид таны гэр бүлийн харилцаа амжилтаар үргэлжлэн гэдэгт бид бас эргэлзэхгүй байна. Та ч гэсэн бас битгий эргэлзээрэй. Тэгээд улс орны маань гэр бүл бүхэн хайраар дүүрэн бат бэх оршин тогтнох болтугай. Нөхрүүд нь эхнэрээ хайр дунд дүүрэн байлгаж түүний хариуд нь эхнэрүүд нь эр нөхрөө хүндлэл дунд дүүрэн байлгах болтугай гэдэг бүр энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөё. Баяртай. Баяртай.